Өнөөдрийн бичлэг дээр 10-аас доош ажилчинтай буюу одоо жижиг бизнес эрхлэгчид байж болно. Эсвэл дөнгөж бизнес эхэлж байгаа шинэ бизнес эрхлэгчдийн бүр заавал унших номыг танилцуулна. Маркетингийн нэг хуц төлөвлөгөө гэдэг ном байгаа. Ер нь бол 80-20-ын зарчим гэж байгаа штэ тий. Бүх ажил адилхан чухал биш. Одоо таны хийж байгаа ажлуудын чинь 20% нь таны үр дүнгийн бүр 80%-ийг бий болгодог. Тийм учраас өөртөө байгаа нөөц бололцоогоо тэр 80%-ийн үр дүн гаргаад байгаа чухал 20% дээрээ төвлөрүүлээ гэсэн зарчим байдаг. Бизнес дээр бол тэр 80% чинь үр дүн гаргаад байгаа 20%-ийн хамгийн чухал ажил бол маркетинг болон борлуулалт юм а гэсэн байлээ. Ялангуяа жижиг болон шинэ бизнес эрхлэгчдийн хувьд. За жижиг бизнес эрхлэгчдийн хувьд гаргадаг маркетинг дээр хамгийн том алдаа бол том бизнесүүдийг дуурайх байдаг. Гэнэ одоо Apple-ийн маркетинг гэх юм уу, Nike маркетинг дуурайх хандлагатай байдаг. Тэгтэл том бизнесүүд бол өөрсдөө маркетингийн маш их төсөвтэй байдаг. За тэгээд одоо хийж байгаа маркетинг нь үр дүнгээ өгөхгүй 2 жилийн дараа ч юм уу 2 сарын дараа үр дүнгээ өгсөн ч гэсэн өөрсдөө хангалттай хэмжээний төсөвтэй бас амьдрах чадвартай учраас тэд нар бол шууд одоо борлуулалтанд хөтлөхгүй байсан ч гэсэн маркетингийг хийж яадаг. Тэгтэл жижиг бизнес эрхлэгчид буюу одоо маркетингда тийм их хэмжээний төсөв байхгүй шууд энэ сар борлуулалт хийхгүй бол амьдрах чадвар багтай тийм жижиг бизнес эрхлэгч нар том бизнесийн маркетингийг дуурайгаад алдаа гаргадаг гинэ. Харин өнөөдрийн хэдүүлэнгийнх нь ярих энэ маркетинг нэг хуц төлөвлөгөө номон дээр болохоор шууд хариу үйлдэлт маркетингийн талаар ярьж байгаа. Та одоо энэ ном дээр заасны дагуу маркетингаа хийхэд шууд хүмүүс борлуулалт хийх тийм одоо маркетингийг шууд хариу үйлдэлт маркетинг гэдэг юм байна. Маркетинг гэдэг зүйл чинь угаасаа өөрийн цогц үйл явц гинэ. Зүгээр нэг удаа сурчилгаа хийх ч юм уу, нэг удаа бичлэг хийх ч юм уу, нэг удаа бизнесээ танилцуулах гэсэн. Нэг удаагийн үйлдэл биш, олон үйлдэлүүдийн нэгдэл юм цогц зүйлийг маркетинг гэдэг юм байна. Тэгээ энэ цогц үйл ажиллагаа нь болохоор таны одоо бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх боломжтой тийм боломжит хэрэглэгчийг таны байнгын хэрэглэгч болгох энэ үйл явц юм байна. Тэгэхээр энэ үйл явц нь болохоор дотроо 9 алхамтай юм байна л да. Тэгээд энэхүү ном дээр бол энэ 9 алхмыг маш дэлгэрэнгүй зааж өгсөн байлээ. Тэгэхээр та энэ номоо уншиж байхдаа бичлэгээ сонсож байхдаа энэ 9 алхмыг дуурайгаад яг сайн хийж чадах юм бол боломжит худалдаа авахчийг та өөрийнхөө байнгын хэрэглэгч болгох цогц одоо энэ маркетингийн үйл ажиллагааг та бүгднийг хийнэ гэсэн үг юм байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ 9 алхмыг маш дэлгэрэнгүй ярих болно. За нэгдүгээр алхам нь болохоор зорилттой зах зээлээ сонгох гинэ. Зорилттой зах зээлээ сонгоно гэхээр болохоор танаа одоо байгууллага яг ямар хүнд үйлчлэх вэ гэсэн үйлчлүүлэгчээ бүр маш тодорхой гарах юм байна. Бүх хүний бүх асуудлыг шийднэ гэж болохгүй гинэ. Тэр бол одоо ингээд мэдээллийн энэ үерэг дунд амьдарч байгаа биднэрт бол таны хийж байгаа маркетинг чинь олж харна гэдэг хэцүү шттэ тий. Тэгтэл хүн ингээд энэ яг миний талаар ярьж штэ гэсэн мэдрэмжийг авах хэрэгтэй байна л да. Тэгтэл одоо жишээ нь та юу гэдэг одоо бүх хүүхдийн асуудлыг шийднэ ч юм эсвэл бүх хүнд хэрэгтэй витамин зарж яана гэх юм бол хүн тоохгүй байна. Тэгтэл 3 настай эмэгтэй хүүхдэд хэрэгтэй ч гэдэг юм уу те. Тэгэх юм бол миний хүүхдийн талаар ярьж штэ. Эсвэл миний талаар ярьж штэ гэсэн мэдрэмжийг аваад хүн ингээд байрч авч сонсох хэрэгтэй байна л да. Тийм учраас та яг тухайлсан нэг зах зээл рүү ороод одоо шүдний имлэг байсан ч гэсэн бүх хүний бүх шүдийг имчилнэ биш. Яг нэг одоо юу гэдэг шүдний ломборо ч юм уу яг нэг зүйлээрээ ингээд мэрэгшээд тэр зах зээл дотроо одоо нэлээд танигдсныхаа дараа зах зээлээ томруулах хэрэгтэй юм л да. Эхлээл зүгээр шууд гарч ирэл бүх хүний бүх асуудлыг шийднэ гэх юм бол урт хугацаанд явах боломжгүй юм байна. Тийм учраас та зорилттой зах зээлээ буюу яг танаа байгууллага, танаа компани яг хүнд зориулж юу хийгээд байгаа юм бэ гэдэг чинь бүр ингээ маш тодорхой гарч ирэх хэрэгтэй байна. За тэгснээр та ингээ тодорхой бодгочтой гэж бодъё л да тий. За би одоо юу гэдэг 20 настай өснө гэмтэлтэй эмэгтэй хүмүүст гэдэг ч юм уу ингээд зах зээлээ маш тодорхой гаргачлаа гэж бодъё. Тэгвэл дараа нь таны хийх алхам чинь болохоор тэгвэл энэ одоо 20 настай өсний гэмтэлтэй одоо эмэгтэй хүмүүс интернетээр ямар хайлт хийдэг болоо. Эднэр одоо фэйсбુક дээр ямар группуд байдаг болоо. YouTube дээр энэ хүмүүс ямар одоо бичлэг үздэг болоо гэх мэтчлэнгээр та яг зорилттой зах зээлээ сонгоцсон бол энэ хүмүүс маань хаана юу хийж байгаа бол гэд бүр дэлгэрэнгүй энэ хүмүүсийн талаар судлах хэрэгтэй юм байна. Тэгээд ер нь бол өөр ингээд маркетингийн номн дээр ч гэсэн тэгж зөвлөлт юм байлээ. Бүр ингээд та өөрхөн хэрэглэгчийн талаар юм нэг юм аватар бүтээг гинэ. Тэр аватарда ингээд нэр өгчтэй эмхтэй, миний эмхтэй үйлчлүүлэгчтэй чимгээ гэж нэрлээд эрэгтэй үйлчлүүлэгчээ баатраач гэдэг юм ингээд нэрлээд тэгээд тэр үйлчлүүлэгчдийн талаар ингээд бүр төсөөлөд тэд нэр одоо хэдэн төгрөгийн цалин авдаг бол ямар хувц өмсдөг болч гэдэг юм уу. Тэгээ үйлчлүүлэгчийн талаар ингээд төсөөлөд бичих юм байна. Тэгж жагаад тэр ингээд зураг ингээд ханан дээрээ наачих гинэ үйлчлүүлэгчийн хийсвэр 2 зургийг. Тэгээд та бүтээгдэхүүнийхээ талаар сурчилгаа. Гэхдээ нөгөө зураглуугаа хараад за
нөгөө Чимгээ Баатраа хоёрт маань одоо ямар үйлчлэх болоо? Энэ хоёрын маань асуудал нь яг юу болоо? Энэ хоёр яг юуг эрэлхийлж байгаа болоо гэд бодоод нөгөө үйлчлүүлэгч байгаа байр сууриас бодоод ингээд маркетинга хийх ёстой юм гинэ. Тэгэхээр үйлчлүүлэгчдийн байр сууриас бодож маркетинга хийхийн тулд таны үйлчлүүлэгч яг хинбэ гэдгийг бүр маш тодорхой гаргачихсан байх ёстой юм. Энэ бол нэгдүгээр алхам. За хоёр дахь нь болохоор тэр ингээд би яг ингээд миний үйлчлүүлэгч бол ийм хүмүүсээ гэдгээ тодорхой гаргачихсан бол хоёрдугаарт нь тэр хүмүүстэй зориулсан мэддэгдэл хий гинэ. За энэ мэддэгдэл хий гэдэг нь болохоор яагаад танаа бүтээгдэхүүнийг авах ёстой юм. За дээрэс нь яагаад тэгвэл энэ бүтээгдэхүүний чинь заавал чамаас авах ёстой юм бэ гэдгийг бүр маш товчхон, маш тодорхой 30 секундын дотор л илэрхийлэх боломжтой байх хэрэгтэй гинэ. За 30 секундын дотор тэгвэл та юуг хэлэх вэ гэхээр одоо ийм томьёогоор мэдгдлээ хийх юм байна. Тэр нь нэгдүгээрт болохоор танд ийм асуудал байдгийг та мэдхүү ч юм уу те ийм асуудал байдгийг штэ гэд асуудлын талаар эхлээд дурдах юм байна. Дараа нь энэ асуудлыг чинь ингэж шийдэж болтгий штэ. За жишээ нь миний нэг үйлчлүүлэгчдэр би ингэж шийдсэн штэ гэсэн энэ гурвыг л 30 секундын дотор хэлэх хэрэгтэй байна. За жишээг нь харъя. Захиргааны инженер хүмүүний одоо жишээ байгаа хгүй. Тэнгүүд нөгөө томьёоныхаа дагав ингэх юм байна. Одоо бизнесүүд гинт ингээд тогон тасраад үйл ажиллагаагаа явуулж чадахгүйгаасаа болоод тэр тог тасарсан хугацаанд хичнээн их мөнгө алддгийг та мэдхүү. Миний хийдэг зүйл бол компаниудад үйл ажиллагаагаа тогтвортой захиргаанаар хангахын тулд нөөц систем суйрлуулах юм аа. Жишээ нь би саяхан гэдэг яг өөрийгөө ярина. Жишээ нь би саяхан дэндэн ийм нэг нэртэй банкн дээр нөөц систем суулгаад үүнээс хойш тэд 100% байнгын захиргаантай болсон. Ингээд ер нь бол одоо би ингээд захиргаан нөөцөлдөг ийм систем зарнаа гэж ингэж тулгах биш, зүгээр л гинт ингээд тоог тасрах эрсдэл байгаа штэ. Энэ эрсдэл гинт хизээч хамаагүй тулгарч магадгүй. Тэгтэл тулгарсан үед нь танд ийм асуудал тулгараад танах ийм алдагдал хүлээх боломжтой штэ. Жинхнээсээ бодтоор би яг нэг ийм үйлчлүүлэгчийнхаа асуудлыг шийдсэн штэ гэх мэтчлэнгээр ийм энгийн 30 секундын дотор ингээд хэлэх одоо мэдэгдэх боломжтой ийм мэдэгдлийг бий болгох юм бэ. За тэгэд мэдэгдлийг бий болгохдоо анхаарах зүйл нь болохоор тэднийг ерөөсөө эргэлзүүлж болохгүй гинэ. Ерөөсөө тийм ойлгомжгүй мэрэгжлийн үг хэрэгжилж болохгүй юм байна. За дээрэс нь тархийг нь ядраагаад эхлэх юм бол та ерөөсөө зүгээр шууд үйлчлүүлэгчээ алдчихж байгаа хэрэг гинэ. Таны хэлж байгаа мэдэгдлийг ч юм уу таны бичсэн байгаа тэр өөрийгөө танилцуулгач уншаад нөгөө хүн хэрвээ ойлгохгүй байх юм бол бидний тархич нэг аягүй залхуу хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ залхуу хэрэгтэй учраас хэрэгтэй үед л ажилдаг, хэрэггүй үед болж өгөл өөрт нь хамааралгүй юм дээр бол тарих ажиллахыг хүсдэггүй. Тэгтэл таны тэр сурчлагыг чинь хараад уншаад ойлгохгүй байх юм бол тарих бол уншиж ойлгоё гэж хичээхгүй зүгээр л хаяад явчихна гэсэн үг. Тийм учраас та үйлчлүүлэгчээ эргэлзүүлэх юм уу эсвэл тархийг нь ядраах юм бол үйлчлүүлэгчээ шууд алдчихж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй байна. За дээрэс нь тэр таны хийж байгаа мэдэгдэл чинь ерөөсөө нэг хүн хоёр ингээд яг нэг нэгээрээ харьцаж байгаа юм шиг тийм энгийн байх хэрэгтэй юм байна. Хүмүүс одоо ингээд бизнес эрхлэгчдэг ч юм уу гаргадаг алдаа нь болохоор ингээд нэг нэгээрээ ингээд яг ярилцахаараа тий та яг ямар ажил хийдэг вэ гэхээр ингээд нэг хүнтэй ярилцахтаа болохоор энгийн үгээр аятайхан ингээд ажиллаа танилцуулчихдаг юм байл да. Тэгтэл ингээд олон нийтэд энэ өөрийнхөө үйл ажиллагаагаа танилцуулнаа. Олон хүний өмнө энэ таны одоо энэ бичиж байгаа мэдэгдлийг чинь бүх хүн харнаа ч юм уу. Ингээд хэлэнгүүд баах ингээд мэрэгжлийн үг хэллэг оруулаад урт олгоол нэг ингээд аюу хэцүү болгочдаг гинэ. Тийм учраас та өөрөө нөгөө нэг зорилтод хэрэглэгч буюу нөгөө Чимгээ Баатраа хоёроо зурцсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг тэр Чимгээ Баатраа хоёртой та нэг нэгээр нь харьцаад өөрийнхөө бизнесийг танилцуулж байна гэж бодоод мэдгдлээ бичих ёстой юм байна. За 3 дугаар алхам нь болохоор тэр өөрийнхөө бичсэн мэдгдлийг одоо түгээн гэсэн үг. За түгээхтэй болохоор түгэнэ гэдэг чи одоо фэйсбүүкээр ч юм уу те одоо юу гэдэг инстаграмаар ч юм уу ингээд түгэн гэсэн үг шүү дээ те. Гэхдээ энэ түгэн гэдэг нь болохоор та өөрөө шинэ харилцагчийг олж авах ингээд эхний алхмаа хийж байгаа зүйл юм байл да. Гэхдээ энэ шинэ харилцагчийг олж авах болвол та доор хаяж 5 их үүсвэртэй байх ёстой гинэ. За одоо Instagram, Facebook, YouTube ч гэдэг юм эдгээр чинь бол нийлээд social гэсэн ганцхан зүйл болно шүү дээ тий. Тэгтэл үүнээс гадна та шинэ харилцагчдыг олж авах доор хаяж 5 их үүсвэртэй байх ёстой гэсэн байлээ. Тэгэхгүй бол нэг л их үүсвэрт найдах юм бол тэр их үүсвэр чинь одоо системээ өөрчлөх ч юм уу тий. Одоо Facebook-ийн тэр алгоритмыг бол бид нэр өөрсдөө хүснээрээ өөрчилж чадахгүй шүү дээ тий. Тийм учраас та шинэ харилцагчийг олж авах доор хаяж 5 их үүсвэртэй болоорой гэсэн байлээ. За тэгээд жижиг бизнесийн нэг давуу тал нь гэх юм бол аюу олон туршилт хийх боломжтой байдаг гинэ. Жижиг зах зээл дээр тий. Тэгэхээр ямар аргаар ингэж би үйлчлүүлэгчтэй татаж болох вэ?
одоо сошиалаас гадна те жижиг ийм тэгвэл яг бодит уулзалтууд хийгээд тэр уулзалтууд дээрээ би өөрийнхөө бизнесийг сурчлах уу ч гэдэг юм уу. Ингээд олон зүйлийг туршиж болдго юм байна. Том бизнес бол танигдчихсан. Тэгээ буруу алхам их юм бол нэр төрт нь халтаа байдаг. Харин жижиг бизнесийн хувьд бол тэгж амар танигдаагүй байдаг учраас жижиг алдаа гаргасан ч гэсэн гайгүй мэн л да. Тийм учраас сэтгэл үүрээд олон янзын туршилтыг хийж үзээрэй. Тэгээд доор хаяж ингэж одоо өөрийнхөө тэр мэдгдлийг түгээх шинэ харилцагчийг олж авах 5 их үүсвэртэй болох ёстой гэсэн байна. Дөрөвдүгээр алхам нь болохоор борлуулалтын сэжим олж авах гэж байгаа. Та өөрийнхөө нөгөө мэдгдлийг бий болгоод тэгээд мэдгдлээ 5 их сурвалжаараа дамжуулаад цацсан шүү дээ, тий. Гэхдээ таны мэдгдлийг харсан хүн болгон таны үйлчлүүлэгч биш гэсэн үг. Таны үйлчлүүлэгч биш хэрнээ таны одоо тэр сурчлагыг чинь харсан хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр тэр дундаас нь та өөрийнхөө үйлчлүүлэгчдийг юулүрдээд шүүж авах ёстой гэсэн үг. За яаж шүүж авах вэ гэхээр сурчлагаагаа ингээд цацхтаа нөгөө хүмүүсээ буцаагаад ингээд үйлдэл хийлгүүлнэ гэсэн үг. Жишээ нь юу гэдэг одоо та шүдний эмнэлэг байлаа гэж бодоход шүдний эмнэлгийнхаа ингээд сурчлагааг явуулах та тий одоо юу гэдэг 3 настай хүүхдүүдийн шүдний арчилгааны талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол одоо та доор мэйлээ үлдээгээрэй ч юм уу эсвэл одоо сүүн шүдээ яаж арчлах вэ талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол манай групп руу ороорой гэх мэтчлэнгээр. Тэгэхээр хэрвээ танах хүүхдийн шүдний эмнэлэг гэдэг ингээд зорилттой зах зээлээ сонгоцсон байлаа гэж бодъё л доо. Тэгээд мэдгдлээ түгээнгүүт чинь эцэг эхчүүд л таны зорилттой зах зээл болно гэсэн үг шүү дээ. Тэгээ хүүхдүүд өөрийнхөө шүдний эмнэлгийг сонгохгүй юм чинь. Тэгэхээр тэр эцэг эхчүүдийг та бөөгнүүлэх ёстой гэсэн үг. Энэ 4 дахь борлуулалтын сэжмийг бий болгон гэдэг. Тэр бөөгнүүлэхийн тулд та тэднэр үйлдэл хийлгүүлэх ёстой. Танилуу ирүүлэх ёстой гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд шүдээ яаж арчлах вэ гэдэг талаар би одоо PDF үнэгүй файл өгье. Тэгэхээр та нар надлуу мэйлээ өгөөрэй ч юм уу. Эсвэл энэ групп руу ороорой. Энэ группэд би дандаа хэрэгтэй мэдээллүүдийг хүүхдийн шүдний арчилгааны талаар хэрэгтэй мэдээллүүдийг оруулж байх болтооч гэдэг юм уу. Ингээд эхлээд тэднийг бөөгнүүлэх ёстой гэсэн. За яагаад эхлээд бөөгнүүлэх ёстой вэ гэхээр одоо хүмүүс бол ингээд шууд сурчлагаа хийгээл сурчлагааг нь үзэнгүүт шууд нөгөө нэг картыг уншуулаад борлуулалт хийн гэж боддгийн гинэ. Тэгтэл яг судалгаанаас хараад үзэх юм бол ингээд 100 хүн байлаа гэхэд 100 хүний ердөө 3 нь шууд яг одоо худалдан авалт хийхэд бэлэн байдгийн байна. Харин 37% нь бол хэрвээ танд итгэх юм бол таны бүтээгдэхүүн таалагдах юм бол та бүтээгдэхүүнийхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм бол эсвэл тэр хүн багтгүй 7 хоногийн дараа ч юм уу сарын дараа ч юм уу худалдан авахд бэлэн хүн бол 37% нь байдгийн байна. Тэгэхээр одоо шууд ингээл сурчлагаагаа үзүүлэл яг одоо карта уншууллаа гэх юм бол та ердөө 3%-ийг л ингээд барьж авах боломжтой гэсэн. Харин эсрэгээрээ энэ миний үйлчилгээ бүтээгдэхүүнийг сонирхож байгаа хүмүүс энд цуглаараа гэх юм бол тэр хүмүүсээс та 40%-ийг нь ингээд барьж авах боломжтой юм байна. Тийм болохоор 4 дахь алхам бол борлуулалтын сэжмийг олж авах буюу таны бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхох, ирээдүйд худалдан авах хийх магадлалтай 40% хүмүүсийг бөөгнүүлэх ёстой гэсэн үг. За 5 дугаар алхам нь болохоор сэжмийг бойжуулах систем бүтээх гэж байгаа. Нөгөө танаа бүтээгдэхүүн чинь сонирхож магадгүй хүмүүсийг та бөөгнүүлчихсэн шүү дээ, тий? Тэднийхэн талаар мэдээллийг нь олоод авчихсан байгаа. Тэгвэл одоо тэр хүмүүсийг та өөртөө одоо итгэл төрүүлэх, тэр хүмүүсийн итгэлийг олж авах хэрэгтэй юм байна л да. За жишээ нөгөө нэг Жо Жирард гэдэг одоо дэлхийн хамгийн өндөр борлуулалтын рекордыг эзэлдэг машины борлуулагчийн жишээг бичсэн байгаа. За тэр хүн бол ингээд машинаа яаж тэгж амар сайн борлуулдаг байсан бэ гэсэн чинь ерөөсөө хүмүүстэй өөрийнхөө харилцагчтай байнгын холбоотой байдаг. Баяр болгоноор тэднэрлүү мессеж бичдэг ч юм уу. Одоо тэр үед бол захиа явуулдаг те өөрөө бүр гараараа захиа бичээд явуулдаг байсан. За дээрэс нь одоо машин борлуулдаг гэсэн учраас машинтай нь холбоотой машинаа яаж арчилах юм ч юм уу эсвэл бол шин загварын машин гарч ирлээ ч гэдэг юм уу шин загварын гарсан машины давуу тал нь юу юм бэ гэх мэтчлэнгээр хүмүүс рүүгээ байнгын нөгөө мэдээлэл явуулдаг байсан байгаа. Тэгэхээр нөгөө танаа бүтээгдэхүүнийг чинь сонирхож магадгүй хүмүүсийг та цуглуулсан бол тэр цуглуулсан хүмүүстэд та одоо итгэл олж авахын тулд тэр хүмүүстэй хэрэгтэй үн цэнтэй мэдээллийг байнга өгөх ёстой гэсэн. Тэр хүмүүстэйгээ байнга холбоотой байна. Тэр хүмүүсийн ер нь бол кэрлэн гэсэн үг юм да. За үүний дараа 6 дахь алхам нь болохоор тэр хүмүүсээ одоо сайхан ингээ кэрлээ, тэр хүмүүсээ бойжуулаад танд итгэх, танаа компанид итгэх итгэлийг бий болголоо. Ингэж бий болгосныхаа дараа 6 дахь алхам нь болохоор одоо яг ерөөсөө 6 дахь алхам дээр бол жинхнээсээ борлуулалт хийх байгаа. За борлуулалт хийхдээ бол та өөрийгөө борлуулагч гэж нөгөө хүмүүстэй ойлгогдолгүйгээр та өөрийгөө одоо зах зээл дээр бол өөрийгөө сургагч, итгэмжит зөвлөх гэж нөгөө хүмүүстэй ойлгуулах хэрэгтэй юм байна. Яагаад гэхээр та машин борлуулдаг хүн байсан ч гэсэн би зүгээр машины борлуулагч байна биш. Та машины талаар маш их хэрэгтэй үнэтэй зөвлөгөөг та өгөөл ах юм бол тэр хүмүүс чинь таныг машины борлуулагч биш. Харин эсрэгээрээ бүр таныг итгэмжтэй, зөвлөгч, сургагч гэж багш гэсэн нүдээр харах юм байна л та. Тийм учраас та өөрийгөө зах зээл дээр ингээд
зөв байршуулах ёстой гэсэн үг юм байна. За тэгээд та эхний ингээд нэг 5 алхмыг хийгээд ингээд 6 дахь буюу борлуулалтанд яг хувиргах алхам дээр ирчихсэн шүү дээ. Гэхдээ энэ хувиргах алхам дээр ирчихсэн хэрнээ нөгөө хүмүүсийг борлуулалт хийлгэхэд нэлийн хэцүү. Борлуулалт хийлгэхийн худалдаа авалт хийлгэхийн тулд та тэр хүмүүсээ ятгах шаардлага хэрвээ гарч байвал таны 5 дугаар алхам чинь дутуу байна гэсэн үг юм байна. Энэ үед бол хүмүүс аль хэзээ та одоо 5 дугаар алхам дээр нөгөө хүмүүстэй тасралтгүйгээр үн цэнийг өгөөд хэрэгтэй мэдээллээр нь хангацсан бол 6 дугаар алхам дээр ирээд та борлуулалт хийя. За одоо энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэх хэрэгтэй байна гэд хэлэхэд нөгөө хүмүүс чинь танд итгэл нь аль хэзээ үүссэн худалдаа авалт шууд хийх юм байна. Хэрвээ шууд худалдаа авалт хийхгүй эргэлзээд байх юм бол та нөгөө хүмүүстэй хангалттай хэмжээний үн цэн өгөөгүй буюу 5 дугаар алхмаа дутуу хийсэн байна гэсэн үг юм байна шүү. За тэгээд ингээд борлуулалтанд хувиргахад болохоор ингээд юу яах хэрэгтэй байдаг гинэ. Тэр та худалдаа авагчдынхаа айц дээр нь тоглолт хийх хэрэгтэй байдаг юм байна. Тэр хүмүүс яг юунаас айдаг вэ? Тэр айцыг нь олж аваа те. Жишээ нь танаа бүтээгдэхүүнийг одоо авсан чинь одоо 2 сарын дараа 3 сарын дараа эвдэрчүүл яах вэ ч гэдэг юм уу, тийм айц байж магадгүй шүү дээ тий. Тэгэх юм бол та юу гэдэг 2 сарын дараа 3 сарын дараа эвдэрчиж магадгүй гэж бодож байгаа хүмүүс та 2 жилийн баталгаа 3 жилийн баталгаач гэдэг юм уу. Яг тэр хүмүүс яг худалдаа авалт хийхэд юун дээр эргэлзэж юун дээр айж гин. За магадгүй би үнэтэй бүтээгдэхүүн авсан чинь надад таалагдахгүй бол яана гингүүд та хэрэглэж үзээд туршиж үзээд дараа нь төлбөрөө төлж болно ч гэдэг юм уу те. Ингээд яг ямар айцтай байна тэр айцыг нь эсрэгээр нь та хүчрэхэг баталгаа өгснөөрөө бас борлуулалтанд маш сайн хувиргаж болдгийм байна. За тэгээ борлуулалтанд хувирахад үн ямар үнэтэй байх вэ гэдэг нь айгүй чухал юм байна л да. Үнийн сонголтын тал дээр бол таны одоо үйлчлүүлэгчдийн чинь 10% нь бол ерөөсө таны хэлсэн үнээс 10 дахин их төлөхөд бэлэн байдаг гинэ 10%. За мөн тэр үйлчлүүлэгчдийн чинь 1% нь бол 100 дахин их төлөхөд бол бэлэн хүн байгаа юм байна. Тэр дунд чинь. Тийм учраас номын зохиолч маань бол та ингээд үннийг гаргаж байгаа шүү дээ тий. Одоо хамгийн анхан шатных нь юм байна, дунд шатны юм байна, архисан шатны юм байж гэдэг юм ингээд үнээ тогтоож байгаа. Тэр үнээ тогтоохдоо 100 дахин их төлбөртэй юм уу тийм маш өндөр төлбөртэй нэг үйлчлэгийг бол заавал байлгаарай гэсэн мэлээ. Яагаад гэвэл таны олон үйлчлүүлэгч дунд чинь 100 дахин их төлөх боломжтой 1% үйлчлүүлэгч бол байдаг. Тэгээд тэр хувь үйлчлүүлэгч бол заавал тэр үйлчлэгийг авахдаа өөрөө сэтгэл ханамжтай байх учраас үнийн сонголтын дундаа маш өндөр, хит өндөр төлбөртэй нэг үйлчлэгээ, нэг бүтээгдэхүүнийг бол заавал байлгаарай гэж санал болгосон байлээ. За мөн борлуулалтанд хувиргахдаа бол одоо жижиг бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа шууд үнэ бууруулах гэдэг гинэ. Тэгтэл хэрвээ та үнэ бууруулаад хүн нөгөө худалдан авагч нь эдний хараа хямдхан юм байна гэж таныг сонголоо гэж ботход тэр бол таны ерөөсөн үнэн ч хэрэглэгч биш юм байна. Гудамжны нөгөө талд илүү хямдхан бараа байх юм бол тийшээ явчих юм байна. Тийм учраас үн бууруулах гэдэг тоглоомоор бол ерөөсөн битгий тоглоороо. Энэ тоглоомд нэг л орох юм бол та ялах боломжгүй шүү гэсэн мэлээ. Эсвэргээрээ та үн хэрвээ буулгамаар санагдах юм бол энэс илүү арга нь юу вэ гэхээр үн цэнийг нэмэх хэрэгтэй юм байна. Жишээ нь одоо юу гэдэг энэ номыг зарчилаа гэхэд энэ номынхаа үнийг буулгах гэж яарахынхаа оронд энэ номыг авах юм бол одоо юу гэдэг энэ номыг яаж ашиглах вэ гэсэн PDF үнэгүй файлыг нь танд өгөх болно ч гэдэг юм уу те. PDF файл бол ерөөсөө та дахиад ингэж хүмүүст олон хүнд өгсөн ч гэсэн танаас зардал байхгүй шүү дээ те. Тэгэхээр тийм танаас бага зардал гарах хэрнээ энэ бүтээгдэхүүнийг авах үн цэнийг нэмэх тийм зүйлсүүдээр игээд багцуулгаад зарах юм бол илүү хэрэгтэй шүү. Тэрнээс үн бууруулах гэдэг тоглоомоор бол хизээж тоглож эхлэх хэрэггүй гэсэн байлээ. За дээрэс нь бас нэг сануулсан зүйл нь худалдан авах процессыг аль болох хялбар болгох гэсэн байлээ. Номын зохиолч маань өөрөө шилдэг маркетингийн хүн жигсэн өөрөө бол бас хэрэглэгч штэ тий. Хувцаа өөрөө ойж өмсдөггүй л байгаа хувцас гэл бүх юмыг худалдан авдаг өөрөө ч гэсэн хэрэглэгч байгаа. Тэгээд ингээд энэ тэнд явж байгаа юм худалдан авалт хийхэд тэр худалдан авалтын ингээд процессыг айгүй ядаргаатай болохоор хүн гүйлгээ хийхээс дургуй нүрдэг гинэ. Одоо юу гэдэг би карт өгсөн чинь картын машин болохгүй байна, бэлэн мөнгө байна ч гэдэг юм уу. Бэлэн мөнгө гэсэн чинь яана хариулт байхгүй байна, картаар уншиж болохгүй юу, шилжүүлж болохгүй юу ч гэдэг юм уу. Ингээд яг тэр худалдан авах процессыг бүр юм төвөгтэй болгох юм бол хүн ерөөсөө дахиж үйлчлүүлэхгүй ч юм уу, ер нь болиё гэд гараа явах магадлал маш өндөр байдаг учраас та өөрөө тэр яг худалдан авах тооцоо хийх процессыг аль болох хялбаршуулаарай гэж бичсэн байлээ. За дараагийн 7 дахь алхам болохоор одоо хэрэглэгчдийн баазыг бүлгийг бий болгох гэсэн мэлээ. Энэ бүлэг бий болгох нь энэний өмнөх алхам дээр бол бид нэг ингээ борлуулалтаа хийчихэж байгаа шүү дээ тий. Гэхдээ бизнес бол нэг хүнд нэг юм зараад бизнес бол оршин тогтно гэж байхгүй. Тэр хүндээ дахин борлуулалт хийж ижил бизнес чинь яг жинхэнэ мөнгө хийж байгаа шүү дээ тий. Тийм учраас
худалд одоо та нэг хүнд нэг юм зарлаа гэхэд нэг бүтээгдэхүүн нэг үйлчлэгээ зарлаа гэхэд тэр үйлчлүүлэгчийг тэгээд явуулчих болохгүй мэн. Тэр үйлчлүүлэгчийг та өөрийнхөө бүр ингээд улаан пен танаа байгуулгын чинь улаан пен болгохын тулд тэр үйлчлүүлэгчдийг ингээд байнгын нэг бүлэг болгоод нэг одоо хүн чинь угаасаа бас нэг харьяалалд орох дуртай гэдэг чинь. Тэгэхээр тэр харьяаллыг нь бий болгож өгөх нь болохоор 7 дугаар алхам байгаа. За жишээ нь одоо та юу гэдэг нэг гүйлтийн зам зардаг хүн байлаа гэж бодъё л да тий. Тэгэх юм бол та гүйлтийн замаа нэг удаа зарчхал юм бол тэгээд дуслаа гэж бодох юм бол бизнес бол зогсох юм байна. А эсвэргээрээ та гүйлтийн зам зарсан бол тэр үйлчлүүлэгчээ тэр гүйлтийн замыг чинь ашиглуулах хэрэгтэй юм байна. Ашиглаад нөгөө хүн чинь үр дүнгээ хүртэх ёстой. Тэгжиж таны байнгын хэрэглэгч болох юм байна. Тэгэхээр энэ одоо 7 дахь алхам дээр нь бүлэг бий болгоно гэдэг нь юу вэ гэхээр та өөрхөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зараад дуусгах биш, худалдан авсан хүмүүсийг та тэр бүтээгдэхүүний чинь байнгын хэрэглэх тэр багцыг нь ч юм уу хөтөлбөрийг нь гаргаж өгнө гэсэн үг тий. Одоо юу гэдэг нэг бүлэг болгоод өөрсдийг нь за одоо бүтээгдэхүүнээ хэрэглээрээ за одоо дасгалаа хийгээрэй ч гэдэг юм уу гэдгийг нь сануулгах ч юм уу байнгын тэр хүмүүсээ кэрлээд бүр ингээд тэр бүтээгдэхүүний чинь хэрэглээд үр дүнгээ хүртсэн учраас өөрөө дахиад тэр бүтээгдэхүүнийг авъя гэд хайгаад ирэхээр болохын тулд нөгөө хэрэглэгч чинь таны бүтээгдэхүүнийг заавал хэрэгэлдэг зуршилтаа болгох хэрэгтэй байна. Тэгэхээр зуршилтаа болгохын тулд та яах юм одоо хөтөлбөр гаргах юм уу, клуб ажиллуулах юм уу гэдэг нь болохоор энэ 7 дугаар алхам юм байна. За 8 дахь алхам нь болохоор хуучин хэрэглэгчдээрээ ажиллах гэж хэлээ. Ер нь бол бизнесүүд дандаа л нөгөө шинэ хэрэглэгч татна, танихгүй хүмүүст өөрийнхөө брэндийг таниулна гэх мэтчлэнгээр шинэ хэрэглэгчдээр айгүйх ажилладаг гинэ. А тэгтэл энэ номон дээр бол хуучин хэрэглэгчд гэдэг бол жинхэнэ алтны уурхай гэж хэлсэн байлээ. Тэгэхээр та өөрөө жинхэнэ юм алтны уурхайтай болчихсон хэрнээ өөр алтны уурхай хаана яана гэж хайгаад гүгээд иж болохгүй. Энэ алтны уурхайгаа баг ингээд дуустал нь энэ нөөцийг нь шавхах ёстой штэ гэсэн байлээ. Тэгэхээр бизнест бол шинэ хэрэглэгч татах, за мөн хуучин хэрэглэгчдэрээ ажиллах гэдэг энэ хоёр дээр бол 50-50% хүчийг зарцуулах ёстой шүү. Тэрнээс шинэ хэрэглэгчдэрээ 70-80% зарцуулаад нөгөө жинхэнэ өөрийнхөө алтны уурхайхаа нөөцөн дээр ажиллахгүй байж болохгүй. Тийм учраас 50-50% зарцуулаарай гэсэн байлээ. За хуучин хэрэглэгчдээр яаж ажиллах вэ гэхээр за жишээ нь бол хуучин хэрэглэгчид нэгэнт таны бүтээгдэхүүнийг хэрэглээд сурчсан, дасчихсан хүмүүс бол үнэнд тийм мэдрэмжтэй байдгүй юм байна. Нэг та бүтээгдэхүүн дээр 10% үн өсөглөө гэхэд бол шинэ хуучин хэрэглэгчид бол тийм мэдрэмтгий биш зүгээр худалдан авалтаа хийсээр байдгийм байна. Тийм учраас хуучин хэрэглэгчд дээрээ та ажиллахын тулд бага зэргийн үнийн өсөлтийг хийж болох юм байна. За бас нэмэлт борлуулалтыг та хуучин хэрэглэгчдээсээ байнга асууж авах хэрэгтэй тий. Та одоо цамц зардаг хүн байлаа гэхэд гой цамц санал болгохдоо дээрэс нь энэ цамцан дээрээ тохирсон гой зүйлтийг авах гэж гэдэг юм уу? Хуучин хэрэглэгчдэрээ дандаа игээд нэмэлт борлуулалтыг хийж авах ёстой. За мөн өгсөлт гэсэн арга байд юм байна. Энэ өгсөлт гэдэг арга нь юу вэ гэхээр одоо юу гэдэг танах интернетний газар байлаа гэж бодоход те таны ашиглаж байгаа энэ интернет, таны ашиглаж байгаа энэ багцнаас чинь илүү хурдан багц байна штэ. Тэр багц руу та шилжих үү гэж байнгын нөгөө хуучин худалдаа хэрэглэгчнэрээс асууж авах хэрэгтэй байна. Яагаад гэхээр одоо би жишээ нь ингээд интернет хэрэглэдэг нэг хэрэглэгч байлаа гэхэд манай интернет жоохон удаан байна. Энэс нэг арай гайгүй интернет олоод авчих юмсан гэж бодож илаа гэж бодъё л да тий. Тэгэнгүүт өөр нэг газар илүү хурдан байж таа гэж хэлэх юм бол шууд ингээд интернетээ солих магадлалтай юм л да. Тэгтэл үйлчлүүлэгчид чинь дандаа л нөгөө нэг илүү хүсэж идэг, сайхныг хүсэж идэг учраас таны одоо хэрэглэж байгаас чинь илүү зүйл манад байгаа шүү гэдгийг байн хэлж, байн сануулж авах хэрэгтэй юм байна. За дээрэс нь автомж маш чухал гинэ. Одоо жишээ нь танах ус цэвэршүүлэх зардаг газар байлаа гэхэд нөгөө фильтрээ солих хугацааг нь та өөрөө танахаас байн сануулж авах ёстой юм байна. За мөн дээрэс нь одоо танахаас байн худалдан авалт хийдэг байснаа худалдан авалт хийхэ болчихсон хүмүүс рүү бол дахин ингээд одоо идэвхжүүлэлт хийх хэрэгтэй юм л да. Дахин идэвхжүүлэлт хийхдээ бол одоо юу гэдэг та яагаад худалдан авалт хийхээ болчихоо. Магадгүй таныг ингээд өнгөрсөн удаа худалдан авалт хийхэд чинь бид нэр ингээд ямар нэгэн алдаа гаргачихсан юм биш үсттэй гэд дахин яагаад ингэ худалдан авалт хийх байгаа юм бэ гэдгийг нь заавал залгаж асуух ёстой гэсэн байлээ. За энэ хуучин хэрэглэгчдээр ажиллахын 8 дугаар алхам дотор бас нэг сонирхолтой байна. Хортой хэрэглэгч гэж байдаг гинэ. Тэр хэрэглэгчд та үйлчлснээрээ танаа байгууллага мөнгө олоход байтхаа бүр зарлаг гаргаж идэг тийм үйлчлүүлэгчд байдаг юм байна. Тийм үйлчлүүлэгчдийг бол үйлчлүүлэгчийн тоноос хас гэсэн байлээ. Яагаад гэвэл алдагдсан өртөхийн боломж гэж байдаг тийм. Тэр үйлчлүүлэгчд та ингээд нэг ингээ хэл амтаа үйлчлүүлэгчтэй маш олон цагийн турш юм ажиллаад эсвэл нэг жижигхэн өөсөв хайдаг тэр өөсөвөнд нь хайсан өөсөвөнд нь тааруулах гад ингээд маш олон цагийг алдаж магадгүй. Тэгтэл алдагдсан өртөхийн боломжийн дагуу тэр үйлчлүүлэгчд үйлчлэх тэр хугацаанд та өөр энгийн сайн ирээдүйд бүр насан туршийн үйлчлүүлэгч болох үйлчлүүлэгчд хэрэв үйлчилсэн бол таны ирээдүйд болох өгөөч чи хэрвээгээд энэ өгөөжийг та алдаж байна гэсэн үг шүү дээ. Тий алдагдсан өртөхийн боломж гэдэг маань. Тийм учраас ер нь бол
жинхнээсээ амьдрал дээр, бизнес дээр, боддоор хортой үйлчлүүлэгч гэж байдаг. Тэр хүнд үйлчлэлээсээ үйлчлэхгүй байх нь илүү ашигтай байх тийм хортой хэрэглэгчид байдаг учраас тэднийг болов шууд үйлчлүүлж байгаа тоноос хасах нь илүү ашигтай шүү гэсэн байлээ. За хамгийн сүүлийн 9-р алхам байгаа. За энэ 9-р алхам юу вэ гэхээр таны нөгөө үйлчлүүлэгчдийнхаа ингээ та баазаа бий болгоцсон, тэднийг ингээ бүр дахин идэвхжүүлэлт хийчихсэн байгаа. Тэгвэл хамгийн сүүлийн 9-р алхам дээр тэр үйлчлүүлэгчдийгээ өөрийнхөө маркетинг хийдэг хүн болох юм байна. Өөрөөр хэлбэл таны үйлчилгээ, таны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн хэрэглэгч чинь гараад өөр хүмүүс таны бүтээгдэхүүнийг санал болгоно гэсэн үг. Нөгөө амнаас амд амжих маркетинг гэж ярьдаг тий. Гэхдээ номны зохиолч бол амнаас амд амжих маркетинг гэж ярьдаг зүйл маань бол ингээд зүгээр л манай үйлчлүүлэгч гараад хин нэгэнд манай үйлчлэгийг санал болгочихсоо гэж найдаж хүлээх юм итгэхгүй маркетинг хэлдэггүй маа. Амнаас амд амжих маркетингийг бүр зохиомлоор өөрөө итгэвчүүлээд та зохион байгуулад хийх боломжтой байдгаа гэсэн мэлээ. За үүнийг яаж хийх вэ гэхээр нөгөө нэг дэлхийн хамгийн өндөр борлуулагч нөгөө машины борлуулалтыг хийдэг байсан Жорж Ирард гэдээ ярьж байгаа шүү дээ тий. Энэ Жорж Ирард гэж хүн нөгөө нэг хүний ард 250 хүн байдаг гэдэг тэр онлыг чинь Жорж Ирард гэж хүн гаргасан юм байна шүү дээ. Тэгэхэд энэ хүн болохоор нөгөө нэг оршуулгын ажил явдалд ингээд оролцох юм бол нэг хүн дээр ойролцоогоор 250 хүн ирдэг. Хурмын яслал дээр очиод үзэх юм бол эхнэрийн талаас нэг ойролцоогоор 250, нөхрийн талаас ойролцоогоор 250 хүн ирдэг гийг ингээд анзаарсан юм байна. Тэгээд энэ хүний гаргасан онол нь болохоор нэг хүний ард доор хаяж 250 хүн байдаг юм байна. Тэгэхээр би нэг үйлчлүүлэгчид маш сайн үйлчлээд тэр хүндээ эерэг сэтгэл үлдээх юм бол 250 ингээд одоо боломжит хэрэглэгчийг өөртөө татаж чадах юм байна. Эсвэргээрээ мөн адилхан нэг үйлчлүүлэгчийг би сэтгэл ханамжгүй үлдээх юм бол 250 боломжит хэрэглэгчээ алдах боломжтой юм байна гэсэн онолыг энэ хүн Жорж Ирард гэж хүн гаргаж ирсэн юм байна. За энэ хүн тэгээд яаж ажилдаг байсан бэ гэхээр энэ өөрхөн үйлчлүүлэгчийг өөрхөн маркетингийн ажилтан болгохын тулд яаж ажиллаж ирсэн бэ гэхээр ерөнхийдөө бол шууд асуул гэсэн мэлээ. Асуун гэхээр юу гэж асуух вэ гэхээр танаа бүтээгдэхүүнийг чинь авчихсан үйлчлүүлэгч байгаа шүү дээ. Тэр үйлчлүүлэгчрүүгээ залгаад ч юм уу, уцаар ч юм уу, одоо уулзаад ч юм уу асуух юм байна. Манай бүтээгдэхүүн танд таалагдсан уу гэд асуу гинэ. Нэгт тэр хүн таалагдсан гэж хэлэх юм бол таалагдсан бол та өөр хүнд бас санал болгоод өгөөрэй гэд шууд нөгөөнөөсөө хүсэх юм байна. Тэгтэл нөгөө хүн чинь бас танаа бүтээгдэхүүн чинь таалагдаагүй гэж хэлж магадгүй шүү дээ, тий. Хэрвээ таалагдаагүй гэх юм бол юунд тань таалагдаагүй вэ гэд бүтээгдэхүүнийхээ асуудлыг мэдэж аваад тэр асуудлыг нь шийдэж өг. Тэгээ шийдснийхаа дараа та сэтгэл ханамжтай байна уу? Болсон байна уу гэд асуугаад болсон байна гэвэл тэгвэл та одоо өөр хүнд бас санал болгож өгөөрэй гэд хүсэх юм байна. За мөн бас өөр нэг гоё аргыг бичсэн байсан. Таны үйлчлүүлэгч байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол хүн чинь өөртөө төстэй хүмүүстэйг л найзалдаг гэсэн үг. Тэгэхээр таны хэрэглэгч, таны үйлчлүүлэгч гэдэг чинь таны үйлчлүүлэгч болох магадлалтай адилхан асуудалтай хүмүүстэй найзалж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм учраас одоо нөгөө хүндээ ийм жижигхэн бэлгийн карт өгж болох юм байна. За бэлгийн картанда болохоор одоо юу гэдэг нь танах машин засварын үйлчлэгээ үзүүлдэг газар байлаа гэхэд та өөртөө адилхан машинтай ч юм уу таны машинд гарсан асуудалтай адилхан асуудалтай найзтай энэ картыг бэлэглэж болно шүү. Тэхийн бол бид нэр танаа тэр найзд чинь 10% хөнгөлөлтөй 20% хөнгөлөлтөй үйлчлүүлнэ гэх мэтчлэнгээр яг ингээд зорилтод зах зээлээ олж онилох боломжтой юм байна. Тэгэлгүйгээр ингээд шууд сурчлагаа хийх юм бол бас яг зорилтод хүн дээр очих байх магадaltaй шүү дээ. Тэгтэл та ийм бэлгийн карт өгөөд яг ийм асуудалтай хүнд энэ бэлгийн картыг та өгөж болно шүү гэх юм бол нөгөө хүндээ ч гэсэн ашигтай юм байна. Нөгөө хүн ч гэсэн өөрөө бусад хүнд бэлгийн картыг чинь бэлгэлэх юм бол бас өөрт нь гоё байх учраас хин хиндээ юм хожил болох учраас тийм бэлгийн картыг бас үйлчлүүлэгчтэй бэлэглэж болох юм байна. За дээрэс нь таны бүтээгдэхүүн давхцахгүй тий одоо юу гэдэг нь танах шүдний имлэг байлаа гэж бодоход танах өсчинтэй бол давхцахгүй шүү дээ тий эсвэл танах одоо хумсны газар байлаа гэхэд өсчинтэй давхцахгүй тий энэ мэтчлэнгээр таны үйлчлүүлэгч чинь өсчин дээр ч гэсэн очиж штэ тий. Гэхдээ ямар өсчин дээр очих вэ гэдэг нь маш олон төрлийн өсчингүүд байгаа. Тэр дундаас нь таны үйлчлүүлэгч ямар өсчин дээр очих магадлалтай вэ гэдгийг нь та бодож олоод тэр өсчинтэй та хамтран ажиллаж болох юм байна. Тэгэхээр та хоёрын үйлчлүүлэгчинд чинь төстэй учраас та хоёр бинлүүг ингээд үйлчлүүлэгчээ дамжуулна гэсэн үг. За мөн дээрэс нь та өөрөө үйлчлүүлэгчээсээ нэг хүссэн штэ тий. Надад ингээд шинэ үйлчлүүлэгч санал болгоорой гэд хүснэ. Гэхдээ хүсэхдээ та ингэж хүсэж болохгүй юм байна. За жишээ нь одоо би санхүүгийн зөвлөх байлаа гэж бодъё л да тий. Тэгвэл үйлчлүүлэгчтэй танил дунд чинь санхүүгийн зөвлөгч хэрэгтэй хүн байвал надтай холбож өгөөрэй гэх юм бол ер нь бол хүмүүст амьдрал дээр санхүүгийн зөвлөгч гэж зүйл хэрэггүй байдаг гинэ ийм нэг ерөнхийлсэн тий. Харин
үйлчлүүлэгч нарт бол яг нэг тодорхой тухайлсан асуудал байдаг юм байна. Тийм учраас та үйлчлүүлэгчээс одоо санхүүгийн зөвлөх хэрэгтэй хүн байвал намайг хэлээрээ биш. Одоо тэтгэврт гарсныхаа дараа ч гэсэн ийм пассив орлоготой болохын тулд санхүүгээ яаж төлөвлөх вэ гэдгээ мэдэхгүй байгаа тийм тэтгэврт гарахаар төгсөж байгаа хүмүүс байх юм бол надад санал болгоорой ч гэдэг юм уу, яг ийм тодорхой нэг асуудлыг нь хэлээд ийм асуудалтай хүмүүсийг та надад холбож өгөөрэй гэх юм бол нөгөө хүнд чинь ийм тодорхой ойлголт төрөөд тантай ингээд холбож өгөх магадлалтай юм байна. Тэгэхээр үйлчлүүлэгчээ өөрийнхөө маркетинг болгохын тулд тэднээс хүснэ. Гэхдээ хүсэхдээ яг ийм асуудалтай хүмүүс байвал би тусдаж чадна шүү ч гэдэг юм уу. Эсвэл энэ бэлгийг та яг ийм асуудалтай хүнд бэлгэлээрэй ч гэдэг юм уу. Нөгөө хүнээсээ хэтэрхий гуйсан тийм маягтайгаар биш, хамтарч ажиллаж байгаа маягтайгаар. За мөн дээрэс нь нөгөө хүн чинь таныг санал болгохдоо нөгөө хүндтэй нэг ийм хүн байгаа шүү гэж санал болгоход нөгөө хүн нь ийм миний асуудлыг шийдэж чадах хүнийг санал болгосонд баярлаа гэж хэлэх хэмжээний ингээд та өөрийгөө зөвөр ойлгуулах юм байна. Ийм асуудалтай хүний асуудлуудыг би шийдэж чадна ч юм уу тий. За тэгээд 9 дэх алхам маань ингээд дуусж гин. Тэгэхээр өнөөдрийн энэ маркетингийн нэг хуудас төлөвлөгөөн дээр гарсан энэ саяны 9 алхмыг та яг дэс дараалалаар нь хийгээд яг сайн чанартайгаар хийж чадах юм бол боломжит таны бүтээгдэхүүнийг сонирхож магадгүй тэр боломжит хэрэглэгчдийг та өөрийнхөө байнгын хэрэглэгч болгох боломжтой юм биш үү. Тэгэхээр энэ 9 алхмыг бас туршаад үзээрэй. Бас туршиж үзэж явах чинь ямар нэгэн асуудал гарах ч юм уу. Одоо эсвэл энэ алхмыг ингэж хийвэл амархан юм байна гэсэн тиймэрхүү гоё бусад хэрэгтэй үзүүл байх юм бол та бас доор сэтгэлдэл хэсэгт үлдээж өгөөрэй гэж хүсэж байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтээ маркетингийн нэг хуудас төлөвлөгөөг ярьлаа. Тэгээ дараагийн бичлэг дээр болохоор мөнгөний ухаан гэсэн энэ номын талаар ярих болно. Тэгээд дараагийн бичлэгээр мөнгөний ухааны бичлэгээрээ уулзцгаая баяр таа.